Тэр нь юм бичлэг болдны хідүүлээ дуусна үзэх шаардлага байхгүй. Яана. Чи өхөр хин улгаач Эмэгтэй хоёр хүүхдийг хөтөлцөн уйлуулсан нэг газар руу явж исэн байгаа. Тэгээд мэдээж нөгөө их хүн юм чинь хоёр хүүхдээ ингэж гайхгүй байх уу юу хүм яа манай хүүхдийг ингээд авах гэж хулгайлж авч явж байна яаж ийсэн гээд тэгээд ингээд авсан байгаа. Тэгсэн чинь яасан бэ гэхээр гэрийнх нь үүдэнд нь нөгөө авч авах гэж завдсан эмэгтэй нь ирээд нэг ийм байр байдалтай ярьсан байгаа. Одоо та бүхэнд харуул чи яагаад хүүхдтэй явж байгаа? Яасан гэнэ хэлдэ. Ичиг би хилгүүш хүүхэд төрүүлсэн маа. Тэгээд ингэж 2 он хүүхэд халбалгаар аваад яваад юм уу? Юу гэсэн бэ? Юу гэсэн бэ? Би аюултай гэж нэр хараа. Ийм хулгайчны гадар аяг их байд юм шүү дээ. Чи яагаад хоёр хүүхэд хөдөлсөн чадвартай явж байгаа? Окей, та хашаад ингэ өсгөх юм шүү. Хуцаад өгч яа дээ. Тэг уцаад гадар. Хин улгаач чи багтаа юм шүү. Окей, шүү хөнгөлчтэй яа. Гү чи хаана гэдэг ямар ч хэрэгтэй хүн юм. тэгээд энэ эмэгтэй авч авах гэж завдсан эмэгтэй нь бол өөрийнхөө хүүхэд гэж яриад байгааг та мэдээж сонсож байгаа. Хөө чам хин гэдэг. Сайн байна. Энэ сая байрны гаднаас настай 4 настай Хүүхдээ амаарай. хоёр хүүхдийн маань уйлуулад хөтлөөд нэг хүүхэн явж ийн л та. Тэгээ хүүхдээ авсан чи орж ирчээд миний төрүүлсэн хүүхдээ би хүүхдээ авмаар нэг над руу дайраа зогсоодох юм. Маргаан болоод өгч. Тэгээд гэрээ хаана? Хэтгийн 5-3-ын 74. Хэтэ 5-3-ын 74. Аав чи хийлгэж 20 хийж илээш хөөе. Чи өгөхгүй нэ заяа. Хүү яана. Чи өхөр гэдэг юм миний хүүхдийг. Яаж юм бол? Үгүй миний хүүхэд би төрүүлсэн юм аастай. Миний хүүхэд гинэ. Хэтэ 5-4-ийн 5-3-ын 74. Танаа нөхөр мөхөртэй сүүлрээгүй тийм хачиг өгшин бүлгацтай бити. Хой чи одоо ирүүлв үү? Үе тэнгийнхээ талаас би жирэнсэн бол хүүхдийн гаргасан. 24 ганцаа 74 5 дахь суртаа хийсэн. Таны нэгдэ. шиж гаргал. Чи яалаа? Ой. Ой, хэр удаж ирэх вэ?
Ингээд олдын юм яриад байсан. Хүүхд хулгайлахыг завцсан. Болон хулгайлсан бол цаазаар авдаг ялтай ус орон дэлхий дээр хинхэн байдаг юм шүү. Багхан л ялуураарай гэж. Банцсандаа жүжиглээд арай. Баригдсан чинь сэтгцийн өвчтөй болоод жүжээд байна штэ. Ичгүй бол цагдаа дээр очивол сэтгцийн өвчтөй хүн өмнө үгээд гараад ирнэ. Ийм насны сэтгцийн өвчтөй бол эмнэлэгт очисон ганц 2 удаа хөвтсөн байранд байгаа. Эрүүл хүн байвал шууд шоронд хийгээл холбоотой гаруудыг хүртэл барих хэрэгтэй. Хүний 8 шүү гин гэж. Нөгөө хэсэг хүмүүс нь юу гэж ярьсан бэхлээр мань хүн хүүхд хулгайлах жагаад баригдсандаа банцсандаа ингээд шууд мэдрэл болоод цухтахын оронд шууд өөрөө ирээд ингээд мэдээж хүн ингээд локер бодно тийм. Тэгээ мэдээж сэтгцийн өөрчлөлттэй гэдгийг тодорхойлох юм бол ямар нэгэн хэрэг оноо тийм хууль нь мэдээж шал өөр болно. Дэргэдөө ийм хоёр хэсэг бүлэг хүмүүс байсан байгаа. Хөөхөдөө юу тохиолдсон юм бол доо эрүүл хүн бол биш юм шиг байна. Хүүхдээ алдаад цэцгийн өөрчлөлтөй болсон юм шиг санагдлаа. Өөр тохиолдсон амьдралаа яриад байгаа юм шиг байна. Эрүүл ухаантай хүн биш байна гэсэн байгаа. Ер нь бол нэг ийм хоёр төрлийн юм байгаа. Нэг нь хөөхөдөө цэцгийн өөрчлөлтөй, нэг нь болохоор наачи жүжиглээд наачи зүг зүрх хүн байгаа гэсэн яриа байгаа. Тэгээ яриаг сонсохоор бас тийм юумэр чимтэй учиртайгаад байгаа байхгүй. Одоо ингээд сайн ингээд та сонсон бол ярьж ирсэн бичлэгээ устгах гэ тэ. Наад бичлэгээ устгах гэдэг байгаа байхгүй. Сэтгцийн өөрчлөлтөө хүн бол тэр бичлэг мишлэгт бас санаа зовох магадлал нь харьцангуй бага тийм үү. Тэгээ тэр мөрийга голоор нь хилээд байгаа бодоход бас харталт сэртэлтэй. Саяхан 4 болон 6 настай хүүхдүүдийг нь өөлүүлэн чирч хулгайлахыг завцсан. Сэтгцийн өөрчлөлтөй эмэгтэй эмчлэг сошиал трендлээр явсан. Үүнийг хүмүүс хайрцаг уран сайхны кино санаанд орсон гэж ярьцгааж байна. Киноны гол дүр ням сүрэн бол бодит хүн юм шүү дээ гэж хайрцаг гэд кино үт юм шүү. Сэтгцийн өөрчлөлтөй зохиол байд юм уу? YouTube дээр байна. Нэг хоёр байхыг анхаарав. Парттайгаа. Нүднээс талд яаж хчин бэлээ? Намайг дагаад гэрт ор. Зохиолч Баяр хүүгийн бичсэн хайрцаг гэд зохиол байт юм байна. 1-2 бүлгээрээ YouTube дээр яг бүтэн зохиол нь байна. Кинон байна. Та бүхэн харж байгаа. Өвч. Тэгэхээр би юу гэсэн үг? Төрдөгөө дадруудыг Хүүхдээ алдаад галзуурдаг их ням сүрэн гэд бодит хүнээс сэтвсэн кино юм баг та. Сэтгцийн өөрчлөлт хүн хүүхд хулгайлах гэснээс төгсөх гүрт шүүх сэтгэц гейм судлалын хичээлийн дадлагаар ангаараа шар хадны хуулийн тасаг гихч торон цонхтой харалзагчтай шорон шиг тасагт очиж гэмт хэрэг хийсэн өвчтөнгүүтээ уулзч байсан гэж байна. Окей. Эвгүй те. Тэнд өөрийнхөө болон дүүийнхээ үлгээдэг хүүхдийг шатаасан нэгэн эмэгтэй байж үлээ. Хамгийн аимшигтай нь хийсэн хэрэгээ ярихдаа инээж хөхрөөдөл ярьж дуусангуудаа энд эргэлт ирдэггүй өсдөг гэд биднээс мөнгө гуйж аваад баярлаад гараад явчихж байсан. Түүний ярианаас санаж байгаагаа бичиж. Дархан хотод бас дарханд юм аашаа дарханд байсан. Окей. Тэгээд нэг өдөр хүүхдээ ч ингэж зовоохоо болий гэж шийдээд авч хогийн цэг рүү явсан. Хамби овоо гэсэн ба. Шатаж болох мод цаас цуглуулж дээр нь хүүхдээ тавиад салах ёс хийгээд асаасан. Яг гялгар ууц шиг нүүрэнд хумилтаад. Ямар дарк юм болоо явчаа. Манай ангийн охид бүгд уйлсан. Тэгээд шар хадан чивтүүлж дараагийн хэрэг дээр өөрийнх нь хийснээр чөлөөгөөр гэртээ ирчихсэн байдал дүү нөхөртөөгөө хэрэлдээд байсан юм байна. Наан ялах хүүхэд нь уйлаад өнөө хоёр хүүхдэд тоохгүй муудалцаад байхаар нь
хүүхдийг нь бас зовж гэн гэж үзээд зовлонгоос салахаар шийдсэн. Та хүүхдээ шатаачгаад харамсан уу гэхэд үгүй. Харин би санаад уйлж байх гэсэн тэгээвүгээд инээж байсан гэжээ. Энд юу хэлсэн бэ гэвэл сэтгцийн өвчтэй хүний үзэн ядах эсвэл өрөвдөх биш. Үнэхээр аюултайг нийгмээс тусгаарлаж имжлэх хэрэгтэй юм байна лээ. 90 хэдэн оны үед шар хөвлөлөөр энэ хэргийн тухай бичигдэж байсан гэж. Ер нь нэлээд алдартай хэрэг юм байна. Өөрийнхөө хүүхдийг хүний хүүхдэд аваач шатаасан. Некоа гээд Facebook хэрэглэгч явуулсан юм байна. Хайрцаг уран сайхны кино Univision-д орсон юм байна. Тэгсэн чинь нэг эвгүй зүйл болсон. Эвгүй ч юу ах вэ? Нэг зүйл болсон нь юу вэ гэхээр папарацци гэмээр өнөөдөр орсон мэдээлэл байна. Тухайн эмэгтэй хүүхэд төрүүлж хүүхдүүд нь эндсэн гэдэг нь тогтоогдоогүй. Ойлгож байна уу guys? Өөрөөр хэлбэл жүжиглэжсэн байх магадлал өндөр гэж байгаа байхгүй юу? Бурхан минь жүжиж байсан байна, сайн шалгаарай гэж тэгжил таарна. Яасан амар юм бэ? Угаасаа ойлгомжтой байсан шүү дээ. Ойлгомжтой байсан. Шал худлаа жүжээд хүний хүүхд хулгайлах гэж байгаад баригдаа цэцэн өвчтэй болж жүжилж байгаа нь ойлгомжтой штэ гэж байна. Батгадаагүй байгаад л олонний танил олон дагчтай хөтлөгч жүжигчин хүмүүс өмөөрөд уянгалаад байсан шүү. Бид чинь маш уянгаламтхан арт хүмүүс шүү дээ те. Сайн нэгтэлж байж олон дагчтай хүмүүсийн мэд пост хиймэр байна шүү. Мэдээлэлд нөлөөлнө гэдэг бол ер нь бол ийм л эрсдэлтэй байгаа. Хэрвээ юу гэдэг үнэхээр хүмүүс тэр чигтээ өрөвдөөд бараг бөөнөрөө хандив цуглуулъя гэд өгсөн болоод яанд бараг ч одоо тий. Гэхдээ одоогийн байдлаар бас 100% шийдэгдээгүй. Гэхдээ магадлалын хувьд бол миний зүгээс хүүхд хулгайлч оролдоод банцандаа жүжиглсэн байх магадлал өндөр гэж харж байна. Сүүлийн үед захим орчинд бага насны хүүхэд алга болсон хүүхдээ хайж байна гэж нийтэлж байгаа эцэг эхчүүд нэмэгдэх хандлагатай байна. Манай сурвалжлага баг хүүхдийг нь сургуулиас нь авч явж хулгайлах гэж байсан гэж ярьсан иргэнтэй уулзсан байна. Иймэрхүү хэрэгүүд бол 2017 онд бас нэлээд хүүхдүүд алга болох энэ тохиолдол бол нэлээд бас шүүжсэн. Иргэн ээгийн охиныг сургууль дээр байхад нэг нь танихгүй залуу ирж аав нь аваад ирээрэй гэсэн гэж хэлээд авч явахыг оролдсон байна. Тухайн этгээд охиныг авах гэж 2 хоног дараалан анги дээр нь ирсэн гин гэвч охин танихгүй эрэгтэй хүнтэй хамт явахгүй гэж хэлээд дагаж яваагүй гинэ. Тэгээ энэ бол ер нь бол бас айгүй их яригддаг зүйл. Та нар ч гэсэн аль болохоор хүүхдүүдээ эсвэл та нарын өөртөө хүүхдүүдээ бол танихгүй хүнтэй явах хэрэггүй. Аав нь тэгсэн юм ах нь тэр байна, найз нь байна. Юу дэмэтгэхгүй их чинь тэгсэн гэсэн эмэгтэй хүн байсан ч гэсэн ер нь бол ямар ч хүн байсан танихгүй хүнтэй бол явах хэрэггүй. Багш нартай үгүй ээ. Би энэ ахыг танихгүй, би энэ их чиг танихгүй гэж хэлээд шууд үлдэх хэрэгтэй. Эрсдэлтэй юм хийгээд бол хэрэггүй. Та санаж байгаа бол нөгөө над тохиолдсон бод явдлаар би та нарт ярьж ирсэн. Манай найзын нэрийг бариад нэг нөхөр намайг гаргаад намайг 8 настай авчлаа. Намайг гаргаад манай телевизрийг хулгайлцсан. Тэр бас мангар гинэн байгаа сте. Хүү яван гараад алга болсон одоогүй 46 хүүхэд хайцсан юм бэ? Энэ тухай яагаад телевизэр цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэхгүй байгаа юм бэ? Ар гэрийнхний яагаад такчиг байна вэ? Яасан амар амгалан хүмүүс бүл бүтэн хүүхдүүд алга болоод хулгайлах гээд байна. Цаан чин таны ч хүүхдийг отоод байж ах магадлал байна шүү хүмүүсээ гэж байна. Тэгээ жоохон хөгцсөн улс орнууд бол энэ тал дээр бас нэлээд сериусны ханддаг. Одоо би чинь дүүдэт юм. Би дүүгээ авахын тулд тусад нь оны ихээр яг өөрийнхөө одоо нэрийг ингээд оруулаад би энэ хүнийг ингээд заримдаа авч яана гэж хүсэлт явуулдаг. Хүсэлт явуулаад бүр албаар тэгдэг. Тэгэхээр ингээд хаамаагүй хүүхэд бол энд сургууль тарахад бол өгөхгүй. Ялангуяа бага одоо энэ цэцэрлэг мэдрэлтэй байгаа хүүхдүүдийг бол ерөөсөө тэгнэж хизээч байхгүй. Тэгээ тэр ч утгаараа хүүхд тулгайлах гэмт хэрэг бас гайгүй шүү. Францд бол гайгүй. Тэгээ энэ тал дээр бол мэдээж бүх ерөнхий боловсрын сургуулиуд, цэцэрлэгүүд анхаарах хэрэгтэй. Ингээл айгүй хэрэгтэй комент бичсэн байна. Сургууль цэцэрлэг дотоод журам гаргаад сэргийлж болно. Жишээ нь Японд цэцэрлэгээс хүүхдээ авах эрх аав ээжид л байдаг. Тэгээ яг Францтай адилхан яаралтай шилтгаанаар авах өөр хүнээ заавал бүртгүүлдэг ба бүртгэл бичиж өгвөл бол имэн байсан ч өгдөггүй юм билэ. Бүх цэцэрлэг тим эсгийг мэдэхгүй ч энэ журам хэрэгжүүлэх зүгээр юм уу? Энэ журам хэрэгжүүлэх хэрэгтэй. Яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуучин бол яг одоо илүү эрслээс сэргийлнэ тийм үү? Гимт хэрэгээс сэргийлж чадна бөөнөрөө тэгээд subscribe дарж авч явах хүмүүс нь subscribe дараараа тэгээд дараа имслэр уулзлаа. Түр баяртай guys.